За эхлэе. Сайн байцгаана уу? Сайн байна уу чаг агшаа. Сайн байцгаана уу үзэгчтэй. За. Өнөөдөр хоёулангийн ярих сэдв баян болон ядуу гэдэг сэдв байгаа тийм үү? Тий. Ер нь бол маш өргөн үрээтэй сэдв. Тэгээд энэ талаар бит хоёр ярилцсан багшаасаа би асуулт асуув. Тэгээд би чи асуултаа бэлтцсэн байгаа шүү. За тэгэхээр харах бах. За тэгэхээр багшаа, чаг агшаа. Таны бодлоор баян байна гэдэг юу гэсэн үг юм бэ? За баян байх те. Яг би бас ингээд янз янзын сэдвүүдээр өөр боддог байхгүй өөрөө ингээд айл алхаж явахтаач тэр хаанч тэр. Тэгээ ер нь эхлээд ер нь ядуу гэж хүн гэж яг ямар хүн юм бэ? Баян хүн гэж ямар хүн юм бэ гэд нилээн бодохоор би энэ дэр нэг юм одоо нэг юм товчхон түүх ярмаар санагдаад байна. Олон жилийн өмнө натаа их тийм их мөнгөтэй хүн маш баян одоо санхүүгийн эрхчлэн төрсэн хүн уулзчлаа л та. Тэгээд жоохон эвгүй тийм өвчтэй. Тэр нь зүгээр ингээд ийм угач ч юм тариа ихэд идэгдэг биш л те. Тэгээд тэр хүн ингэж хэлж ирсэн. Би буцаад эрүүл саруул те гоё ийм сайхан болохын тулд өөртөө байгаа бүх хөрөнгөө өгсөж чадна. Би дахиад тгээс эхэлсэн ч би амьдрч чадна. Дахиад босч чадна гэж хэлж ирсэн. Тэгэхээр тэр хүний эрүүл мэнд гэдэг тэр хүний энэ насных нь хөрөнгөөс л ямар ч үн цэнтэй байсан. Тэгэхээр баян гэж нэгт эрүүл хүнийг бас баян гэх юм байна. Энэ дээр нэг тийм дүгнэлт. Нөгөөтөөр яг бөө өнөөд бас олон хүнээс нэг зовлон жаргал хуваалцах гарна шүү дээ. Нэг ирээл уулзаал. Тэгээд одоо харамсалтай үйл явдал тохиолдоод хайртай дотны хүнээ алдсан ч юм уу те тиймэр хүмүүстэй тэр бас уулзаад ярилцаад ингээд одоо сэтгэл доторх нь хуваалцсан шүү дээ. Тэндээс нэг ийм дүгнэлт төрсөн. Илэг бүтэн амьдрал гэдэг бас нэг баян юм. Тэр хүнд хичнээн эд хөрөнгөнд тэр мөчөж чухал биш. Тэр хайртай дотны хүнтэй хамт байх нь л чухал. Тэгэхээр тэр эрүүл мэнд болон илэг бүтэн амьдрал өөрөө маш баян юм байна. Монгол зүүр өгөөд орж ирээд байна л та. Эрүүл мэнд эрхэм баян. Юу яа эд хөрөнгө бараг адгийн баян болчдөг л. Юу гэдэг л. Тэг бас нэг ийм дүгнэлт нь болохоор саруул ухаан. Саруул ухаан. Саруул ухаан бас нэг баян юм байна. Эрүүл бие, саруул ухаан, илэг бүтэн амьдрал гэдэг бол тэр бол үнэхээр баян юм байна. Энэ хорвоогийн юутэйч зүүрлэш хүн байна. Яг орчин үед одоо бас яриад байгаачлан одоо биеийн л эрүүл байгаад идэг. Тэгтэл энэ оюун дотор нь ингээ болонгартай өвдцэн байгаад байвал чи бас эрүүл гэж хэлэхэд хэцүү байгаа тийм. Тэгэхээр бас энэ сэтгэлийн эрүүл мэнд гэдэг гэж одоо орчуулж болох уу баг. За баг тийм саруул ухаантай гэдэг тийм. Нэг ийм түүхэд байхгүй. Түүхч байх те зүгээр ийм нэг одоо нэг юм философи байдیں۔ Тэр нь өөрчлөж болох алдаа аваас бохиндох хэрэг юу вэ? Өөрчлөж болохгүй алдаа аваас бас бохиндох хэрэг юу вэ? Тэгэхээр саруул ухаан юмыг эрүүл саруулаар сэтгэж бодно гэдэг бол маш баян. Харин нэг хоосрол байна. Одоо бид бүхний дунд энэ дэр хин нэг онцлог биш байна. Бид бүхний дунд нэг юм харин хоосрол ядрал байгаа нь даач энийг мэдэхгүй байна. Эрүүл бие, саруул ухаан, илэг бүтэн амьдралын тэр байгаа тэр баялгаа харин олж харахгүй л. Олж харахгүй. Тийм. Нөгөө ядуу биш эрүүл биш хүн одоо 100,000 асуудалтай байдаг. Өвчтөе хүн ганцхан асуудалтай байдаг гэдэгтэй. Тийм. Яг тэрэн шиг одоо 1000 асуудал дундаас одоо юу тэрийг олж харахтай бантай л бас явж идэг юм болоо. Тэгээ энэ дээр эсэргээрээ ядуу нь юу юм бэ? Ядуу нь юу юм бэ? Тий. Тэрний хариулт гарах нь шүү дээ. Нэгт үнгүй юм дуртай хүн үнэхээр ядуу байт юм байна. Үнгүй юм. Нэг ийм үг өгдөө шүү дээ. Найз чинь талах зарж игүүл чи мөнгөөр нав гэж. Ядуу хүн гэж одоо ядуу хүн гэдэг үгний тодорхойлт явчихна уу? Ядуу хүний. Ядуу хүнд за үнгүй юм дуртай тийм байна. Сэтгэлгээний хувьд ядуу. Тийм үнгүй юмд их дуртай хүн тийм. Одоо яг тийм нэг юм сэтгэлгээтэй хүмүүс маш их байдаг. Одоо бид нар чинь цахим ертөнцид ингээл чөлөөтэй ингээл байна шүү дээ. Янз янз юм харж байна. Янз янз мэдээлэл үзэж байна. Надад тусалсангүй, намааг өрөвдсөнгүй,
надад өгсөнгөө гэж бусдыг амьдралдаа буруутгаж байгаа хүмүүс ямар их байна. Тэгээд тэрийг буйнаар халах авчилж шээ. Буян хийгээч гэдэг. Нэгсэнд надад туслаач л гэж байгаа юм шиг. Би нэг хүнд тэгэж бүр загнуулсан. Цайны газар хоол идээд хоёр ах орж ирээд согтуу. Тэгээд одоо орж ирээд хүмүүсээс ингээд нэг ганц бууз аваад өгчөө тэгчээж тэргээ тэгж байхгүй. Тэгснээр ингээд наваа харж яхад ингээд нааш өрөд ирсэн байхгүй. Тэгээд ингээд уусаа тэ айр хуцсан туслахыг хүсэхгүй, биелээ хүсэхгүй. Тэгээд татгалцсан чинь өнөөдөр чинь сайн өдөр чи буян хийлтэй гэж байгаа байхгүй. Тэг ийм л алдтай юм шиг. Ийм л ядуу сэтгэлгээ арх үж явал тэр хүн мөнгө олдсон л байна гэсэн үг шүү дээ тий. Тийм. Тэгэхээр гих мэт. За энэ бол нэгт үнгүй юмд дуртай, бусдыг энэ амьдралдаа буруутгадаг ч гэдэм ийм хүн бол нэг ядуу байна. Үнэхээр энэ тэр бол ядуу байна. Хоёрт идээд чадахгүй, мэдээд ханахгүй тийм ханахгүй хүмүүс байна. Юмд ханахгүй хүмүүс үнэхээр ядуу. Ер нь би зүгээр нэг юм ингээл дүгнээд байгаа. Гаднаас нь харахад хичнээн гоё хувцастай, гоё унаатай, гоё байртай, эд хөрөнгө тий санхүүгийн эрхчлээнд хүрсэн ч гэсэндээ хандаж үзээгүй хүн бол тэгэл ядуу байхгүй юу? Хандаж үзээгүй. Тий. Нэг тархины үлсгэлэн гэдэг гэж орчуулагдах гэдэг нөө. Тий. Нэг ийм үг үүдээ. Өвлөшгүй номч мунхагаас дор, өглөггүй баян гуйлахчингаас дор гэж үг үүдээ. Хизээж ханж чадахгүй хүн бол яг л тэр байхгүй юу? Тий. Өвлөшгүй ном мунхагаас дор. Өөрөө мэдээд бусдад заахгүй хүн тэнгээс дор байх байхгүй. Өөрт байгаагаасаа бусдаа бас нэг тодорхой хэмжээнд хуваалцах чадахгүй. Эсвэл өөрт байгаадаа баян байж ханж чадахгүй хүн бас л гуйлахчингаас л дор байгаа. Тийм ийм одоо нэг зүрх байна. Тэгэхээр байгаадаа тэгж ханж чадахгүй тийм хүн бас ядуу байна. Хоёулангийн асуулт бас хоёулангийн яриа миний энэ асуухчсан зарим асуултын ингээ хариултыг coverлоод яваад байна л та. Тэгэхээр би бас асуултад даалгасаад байна. Тэр нэг эхлээд энэ асуултыг асуухаас өмнө танаас нэг зүйл тодруулах юм. Буддын шашинд дахин төрөлт гэж байдаг тийм үү? Тийм монголчуудад ч гэсэн тийм зүйл итгэдэг. Зарим шашин тийм байдаггүй гэдэг. Тэгтээ бол би тийм зүйл байдаг гэдэгт итгэдэг гэхгүй бас мэддэг гэх нь бас хайшин. Бас ер нь бол мэддэг. Тэгвэл энэ бөө мөргөлд дахин төрөлт гэдгийг юу гэж авч үздэг юм болов? Ийм зүйл байдаг юм уу? Яг уу ийм байна. Бөө мөргөл чинь нэг шашныг бодвол одоо юу гэдэг юм христийн шашинд Библи гэж байдаг бол бусад шашин ингээд ном судар те ингээд чиг баримжаа бүр хууль дүрм зөвшөөрсөн зөвшөөрөөгүй зүйлс хүртэлгээ байдаг бүх юм ном журмын дагуу байдаг. Бөө мөргөл бол шашин биш учраас тийм зүйл байхгүй. Тэгэхээр бөөнөр өөр өөртөө айгүй олон тийм үзэл санааг дэвшүүлдэг. Өөр өөрсдийн ертөнцийг үзэх үзэлтэй бөө мөрөглөө ойлгосон дүгнсэн тийм үзэлтэй учраас маш олон санааг дэвшүүлдэг. Тэгээд энэ дээр тийм байдаг. Яг хүн дахин төрн гэдгийг бөөдөр ингээд заацсан юм байхгүй. Гэхдээ бөө хүн бол угаасаа хоёр төрсөн учраас дахин төрдгөл байдгийг. Эхээс нэг төрөөд бөө болоод дахин төрж байгаа байхгүй. Тэгэхээр тэр бөө хүн бол одоо эрдэм чадал хүч ухааныхтай тэр мондөг эрдэм чадалтай бөө бол тэгэл эргээд л онгод болж ирнэ. Тэгэхээр ер нь бол ингээд менежер байж байгаа дарга болоод захирал болоод дахиж дэл 3 хэмжээс тэрэхгүй байх гэдэг шүү дээ. Тийм онгод болж ирдэг гэдэг тийм. Одоо бид нар үхсний дараа ямар байдгийг амьд хүмүүс ярьж байгаа учраас зүгээр ингээд таамагч юм уу те нэг юм тийм итгэл үнэмшлийн талаас нь хариулж болж байгаа. Тэгэхээр би дахин төрөлтөнд итгэдэг. Бас итгэхээс өөр аргагүй тийм үйл явдлууд бас яг харж ирсэн байхгүй юу. Одоо сонин үйл явдлуудтай тохиолдож ирсэн гэсэн үг. Тэгэхээр дахин төрөлтөнд бол итгэдэг. Харин бүх хүн бол дахин төрөхгүй. Тийм л. За тэгвэл үүнээс үүдээд миний асуулт маань юу вэ гэхээр за зарим хүмүүс одоо 9 үеэрээ одоо аз жаргалтай сайхан амьдрын одоо баян цатгалан амьдрын гэдэг юм уу. Одоо зарим шашинд одоо 9 үеийнхэн эд баялагийг энэ үедээ бүгдийг цуглуулад авцсан ч гэдэг юм. Одоо зарим шашин одоо урсгалт гэх юм уу. Одоо тэгэнгүүт зарим нь болохоор 9 үеэрээ хараагдсан. Одоо яаж нөгөө хувь хүн хичээгээд идэг одоо баяждггүй ч гэдэг юм уу. Тэгвэл энэ хүмүүс одоо яах юм болж байна. Тэр хүн чинь хичээгээд идэг хөдөлмөрлөөд идэг. Тэгсэн чинь ингээд өвөг дэцгийн хийсэн зүйлийн улмаас ингээд ерөөсөө сэгдэхгүй байгаад энэ зүйл хэр бодтой байдаг юм. За яг тийм асуух асуулталтай.
Нэгдүгürt бидний одоо иймэрхүү үзэл нэг юуны үеийн үзэл одоо хүртэл биднээс арилахгүй нэг хит шашинцсан тэр буйрангуй үеийн үзэл одоо хүртэл биднээс төхөхөөс арилахгүй ингээд яваад л байгаа байхгүй юу. 9 үеэрээ тэгч гисэн 9 үеэрээ ингэж гисэн гэх нэг юм шашин шүтлэгтэй ингээд имийг холбох гэсэн тэр нэг үзэл санаа одоо хүртэл яваад байгаа. Энэ асуултан ч гэсэн яг тиймэрхүү үзэл санаанаас урган гарч байгаа гэмээр. Харин яг боддоор миний хувьд дүгнэлт бол мэдээж хүн элбэг инх тунх сайн сайхан амьдрахад бол мэдээж хувийн хичээл зүтгэл юу гэдэг юм зөндөл юм байгаа. Ялангуяа тэр эдийн засгийн мөнгө төргөний хувьд бол тэр бол нэг юм зүгээр болно. Харин нэг юм сонин юм бас үйлдвэрийн үрийн нэг тийм юм тойрох шиг юмд орцсон хүмүүс байдаг байхгүй. Ягаад ч юм ингээл үе үедээ янз янзын юм болдог. Ерөөсөө нэг тийм ингэж нэг сайхан болдгоо. Нэг тийм. Тэгэхээр яг тэр бол мэдээж тухайн одоо ураг удамд ямар асуудал байгаа вэ гэдгийг л олж тэр одоо бөөн юм уу лам юм олж мэдж гаргаж ир засах залруул харах ухаан байна уу гэдгийг хайх бах зүгээр яг ингээд яатсан юм байхгүй. Харин 9 үеийнхээ хөрөнгө юмыг цуглуулсан этэр гэдэг одоо тэр шүгдэн сахиусны юун дээр бол их яригдчихээн. Дор шүгдэн сахиус тэр өөрөө тэрийг шүтгэхээр өөрөө энэ насандаа баяжаад тэгээд 9 үеийнхээ хөрөнгөөр өөрөө ингээд сайхан баяжаад өөр хөвгт нэг юм уу муухай ядуу зүйтэй явдаг гэтэргээд тэр бол зүгээр яг нэг юм бас яг үнэн худлыг нь одоо ингээд тийм ийм гэд хэлхийд хэцүү нэг юм одоо нэг юм философи шиг юм яваад шүү дээ. Тийм. Гэхдээ миний хувьд бол тэр хүний нэг баяжихгүй ядуурхыг бол нэг тийм сахиус махиустай ч юм уу тиймэрхүү юмтай нэг холбоод хэрэггүй байх. Тийм. Зүв. Та ийм хүнтэй зарчсан уу? Ингээ маш эд хөрөнгийн хувьд одоо хүмүүсийн нүдээр маш ядуу хэрнээ маш их баян ингээд аз жаргалтай тэгж тийм амьдэрдэг. Тийм хүмүүстэй та хэрэг тарчсан бай. Тийм хүмүүс хэрэг байдгийн бол олон сайхан хүнтэй бас тарсан. Жишээ нь нэг юм байгаа. Одоо бидний зарим нэг ертөнцийн үзэх үзэл нэг юм социализмын үеийн нэг юм сэтгэхүйч яваад байдаг. Нэг юм баян байх их муу ч юм шиг тэ ядуу байх нь их сайн ч юм шиг итэргээ нэг тийм яваад байдаг. Тэгээ би хүмүүсээс нэг зүйлийг асуумаар санагдیں۔ Ер нь их эд хөрөнгөтэй байх муу юу? Тэр нүгэл юм уу? Болно бүгд л элбэг эд хөрөнгөтэй байх хангалуун сайхан байвал аштай юу да. Тэрний төлөө өглөөнөөс орой болт хөдөлмөрлөж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүн ухаанаа ашиглаад одоо хөдөлмөрийнхөө үр шимд үнэн шудраг замаар сайн сайхан амьдрахад бол тэр буруу биш шүү дээ. Тэр хичнээн баян тансаг байж болно шүү дээ. Тэр ерөөсөө тийм буруу юм байхгүй. Гэхдээ зүгээр нэг их харахад ийм энгийн хэрнээ одоо өөр хүний нүдээр ич нэг л ийм одоо ийм ядуу зүдүүч гэмээр юм харагдаж байгаа хэрнээ үнэхээр агуу тийм баян тийм хүмүүстэй зөндөө таарсан. Өөрөө яач ч явж исэн үр хөвгтөн сайхан л байх юм бол тэрнгээр нь баян байгаад байдаг. Эцэг их юм. Эцэг хүн гэдэг. Үр хөвгтөн л ингээ сайхан бахаар тэрнгээр л цатаа, тэрнгээр тижээгдэл, тэрнгээр урам орол, тэрнгээр баян амьдрдаг баг. Амьдраад байдаг. Ер нь ихэнхтэй. Бас дээрэс нэг тийм нэг юм одоо юу гэдэг нэг юм амьдралын мөн чанарыг өөрийнхөө ингээд маш сайн ойлгочихсон хүмүүс байдаг л та. Тийм юм хэрэглээний боололоо хүмүүс байдаг. Үнэхээр амар тайван тэр хүмүүс мэдэрч чаддаг тийм хүмүүс байдаг. Нэг юм байна. Гэрээрээ дүүрэн тавилаа ховтаас 9 шидэм аваалчаа тэрэндээ түүртэж стресстэй зовж амьдрдаг хүмүүсийг би харин маш их мэднэ. Баах юм аваалчаал нэг алийг яах вэ нааш цааш нь болох цэвэрлэл цэгцлэх гэл ингээл бөө юмнаас болоо стресстэй тэрнийхээ нэг юм тэрэндээ ингээд түүртээд ингээд зовлон болгоо яваад байдаг. Тэгтэл ингээд цаана харин яг өөрийнхөө хэрэгтэй зүйлэл цуглуулчихсан яг төвөндөө л сайхан элбэг байж чаддаг тийм хүмүүс бас би. Тийм шүү. Яг нэг сүүлийн өмнөх 2-3 жил яваад байсан нэг simple амьдрцгаа юу гэдүүлээ минимал гэдэг. Хэрвээ хэрэглээний энэ нэг юм хоосныг мэдэрч амьдарч игэл энэ хорвоо дээр хизээж элбэг хангалуун болж чадахгүй. Чиний хорвоо дээр өчнөө эд зүйлс өдөр болгон 9 шидээрээ гарч байгаа цагт бол тэр бол зүгээр өстой нэг юм өстой нэг ядуугийн зовлонд өөрийгөө одоо мөнхөд унгаж байгаас ялгаагүй л байхгүй юу. Тийм. Ер нь одоо дэлхийгээр дүүрэн тийм л хүмүүс байна да. Эрүүл сарвал хүүхдүүдтэй, элэг бүтэн амьдралтай, эд хөрөнгөтэй. Бүх юм нь байхад л хоосноо дурсдаг хүмүүс
тэр чинь л жинхэнэ алтан дээр суусан гуйлгач юм байхгүй юу? Тэр чинь л жинхэнэ алтан дээр суусан гуйлгач. Ер нь бол ийм хандлага олон хүмүүс харагддаг шүү те. Ялстай. Монголоор дөрөн сэтгэлгээний ядууралд орчихсон хизээч өөрт байгаагаа харж чадахгүй. Тэгэхээр бид нар бол ийм сэтгэлгээний хувьд бол Баян бус маш ядуу болчихсон. Мэдлэгийн хувьд маш ядуу болчихсон байна. Юу ч мэдэхгүй ирнээр мэдэмхийрдэг хүмүүсээр дүүрсэн биз. За тэгвэл одоо ингээд баян ядуугийн талаар одоо хүний сэтгэлгээ их хамаардаг гэдгийг хэдүүл хоёлаа ярилцлаа шүү дээ. Тэгвэл хүн яаж одоо юм ядуу сэтгэлгээнээс энэ ядуурлаас баян гэдэг рүү шилжих вэ? Одоо юу хийж юугаа өөрчлөлт шилжиж болох юм бэ? Тэгээ одоо сайжрах талаар ярих гэдэг шүү дээ. Хөгжил дэвшилээ. Тэг ядуу сэтгэлгээ нэг зүйлийг мөнхийн дагуулдаг. Энэ юусоо мухар сүсэг. Мухар сүсэг. Ер нь мухар сүсэг хаанда тэнд ядуурл хаана тэнд мухар сүсэг. Тэгэхээр нэгдүгürt бид нар энэ мухар сүсгээс салах хэрэгтэй байхгүй. За биний хувьд бөөхөн тийм үү. Энэ шүтлэг мөргөл одоо хүмүүстэй харьцдаг зөвлөгөө өгдөг ч юм уу те. Өдөр болгон би үүнтэй бараг тулалддаг гэж болно. Гэхдээ зарим хүмүүс бол ойлгон, зарим хүмүүс ойлгоё ч гэхэд бараг тэр хэцүү байна. Тэ. Маш одоо хүчтэй дайсан энэ мухар сүсэг бол. Тэ. Ихэвчлэн хүмүүс амьдралынхаа алдаа оноог ямар ч хэсэг нэгдүгээр ямар нэгэн тийм нэг мухар сохор сүсэг дээр биш эхлээд өөр дээрээ авдаг болох хэрэгтэй. Би энэ амьдралынхаа сайн муугийн эзэн өөрөө гэдгээ. Үүлийн өөрийнх нь эзэн нь би өөрөө, кармагийнхаа эзэн нь би өөрөө. Эхлээд тийм ойлголттой өөрийгөө буруутгадаг, өөрөө өөртөө хариуцлага тооцдог тийм сэтгэлгээтэй болох хэрэгтэй. Түүнээс биш нэг зүгээр л нэг ийм юм байна заяа. Нэг өдөр л ажил бүтлгүүцсний төлөө өчигдөр хэрэлцэн найзгаа буруутгаж тэрнтэй хэрэлцнээс боллоо. Нэрийг ингээд. Өнөөдөр нэг халтарч унсныгаа бидний сэтгэлгээний ядуурлын гол мөнч тэр цөм нь ерөөсөө л энэ мухар сүсэгт л байгаа юм. Энэс гарахын тулд тэр нөгөө нэг өв уламжлагдаж ирсэн үзэл баримтлал тэр ярьдаг хэлдэг үг ингэж болтгүй энэ ийм л байдаг гэдээ өөрийгөө түгчээд хаагаад тэр үйлсбэрийг хаах биш. Яагаад тийм биш гэж ингээ нөгөө өөрөө өөртөө тэмцэх хэрэгтэй байгаа даа шүү дээ. Нөгөө эготойгоо тэмцэлдэг. Тийм. Гэхдээ бидний нөгөө нэг одоо юу гэдэг тэр манжаас хойш бас энэ шашин дэлгэрснээс хойш тэр бидний нэг үзэл суртал нэг юм яс уламжлал маш өөр болчихсон. Тэгээд нөгөө нэг ингээд 2 3 үеэрээ ингээд нэг юм мухар сүсгийн шинжтэй юмд итгэчихсэн хүмүүс чинь ингээд түүнээс гарахад айгүй хэцүү байгаад байгаа байхгүй юу? Аам л тэгдэл байсан гэл өөмийн тэгдэл байсан. Бараа нөгөө өв уламжлаглаад автсан хөрөнгө шиг л автсан тэгдэл байсан гэл яг үнэндээ бол бүр ингээд монголчуудын талаар ингээд судлах тусам ямар гоё чөлөөт сэтгэлгээтэй ямар гоё эрүүл ухаантай байсан бэ гэдгийг мэдчихэж байгаа байхгүй юу? Ер нь бол та жишээ нь хүн гэжтэй те энэ хороод амар баян ирдэг байхгүй юу? Уг нь тэр хүндээ штэ те хамгийн хэрэгтэй зүйлсүүд нь дандаа өнгөө ирдэг. Тэр эрүүл ахаар амьсгалах агаар уух усан те их орнон те юу гэдэг юм маш баян төрдөг байхгүй юу? Амьдралынхаа туршид өөрөө л ядуур руугаа яваад байдаг байхгүй. Тэр баянаас ядуур руугаа одоо ядуу амьдрал руугаа тэр сэтгэлгээний ч юм уу тэр нэг харалхан байдлын ч юм уу тэр мунхаг байдлын ядуур руугаа л яваад байдаг байхгүй. Тэгэхээр энэ дээр дахин хэлэхэд тэр мухар сүсгээс салах хэрэгтэй. Дээрээс нь монгол хүн гэдэг чинь ер нь хэрэгтэй зүйлээрээ л өөрийгөө хүрээлүүлж одоо амьдрч чаддаг байсан хүмүүс байхгүй юу? Одоо яг нийгэм солигдож өөр болчиход байна л да. Юм айгүй өөр болчиход байна. Гэхдээ би хүмүүст нэг ийм зүйлийг ойлгуулсан гэж үзтээ. Хоёул өмнө нэг зовлонгийн талаар ингээд ярьсан шүү дээ. Тэгээ энд ч гэсэндээ одоо тэн дээр одоо энэ яриан дээр ч гэсэн тэр зүйлийн талаар дурсах хэрэгтэй болоод байгаа. Ихэнх хүмүүсийн ядуу сэтгэлгээ нь тухайн хүний л зовлон байгаад байгаа байхгүй юу? Ядуу сэтгэлгээ нь мухар сохор сүсэг нь. Өнөөдөр бид нар яаж баян сэтгэлгээтэй болох вэ гэхээр машинда зүүсэн хатаг намайг хамгаалахгүй. Миний анхаарал болгоомжл намайг хамгаална гэж итгэдэг байх хэрэгтэй. Тэ. Би шалгалтандаа авч орсон арц хүч надад нь хамаагүй. Миний хэр бэлдсэн минь надад хэрэгтэй. Тэ. Амьдралд
азгүйтэл бүтлгүүтэл тохиолдоход заавал хин нэг нь надад муу юм хийцэн биш. Би энэ өдөр үнэхээр зүгээр л азгүй л байсан юм. Дараагийн удаа би хичээл болгоно ч гэдэг юм уу тий. Гих мэт. Дээрээс нь нэг юм утгагүй үзүүлж харуулдаг юмнасаа салах хэрэгтэй байхгүй. Юм болгон дээр ингээл үзүүлэх гээл харуулах гал бүр юм донтцсон хүмүүс шүү дээ. Эндээс сал тэгжиж бид нар өстой харин жинхэнэ тэр баян болно. Бидний энэ мухар сүсгээс салж мэдлэгийг олж авснаар бид нар энэ амьдралын олон мэдлэгийг тодорхой хэмжээнд ойлгож ухаарснараа надад эрүүл сарвал бий байгаа юм байна. Элэг бүтэн амьдрал байгаа юм байна. Ирэх чөлөө байгаа юм байна. Сарвал ухаан байгаа юм байна. Юу гэдэг нь өөрт байгаа бүх сайн сайхныг олж харна. Ингээд тэр хүн сэтгэлийн амар тайван сэтгэлийн баяр нь одоо эд хөрөнгөнд орж эхлэх байхгүй юу? Тийм. Би хизээч юуг өгөөсөхгүй, эд хөрөнгө мөнгийг өгөөсөхгүй. Энэ цаг үе нийгэмд бид нар одоо амьдарч ил байгаа цагт бидэрт ямар нэгэн байдлаар хийх ажил, хийх бизнес, ямар нэгэн хөрөнгө босгох юм хэрэгтэй л байна. Бидний ард үр хүүхэд юм ямар нэгэн амьдрал байгаа учраас тэрнийхээ өмнө хариуцлага хүлээж зүтгэх хэрэгтэй. Тэгээд ер нь нэг бас юм байна. Бусдын чадж байгаад баярлаж, үлгэр жишээ авч бахархаж чаддаг байх хэрэгтэй. Би дэндүү тийм ядуу сэтгэлгээтэй хүмүүсийг мэднэ. Өөрөөс нь илүү юм хийж байгаа хүнийг юу ч хамаагүй ярьж муулахыг боддог, муухай хэлхийг боддог. Тийм. Сайн сайхан юм өмсөөд, сайн сайхан хувц өмсөөд, одоо юу гэдэг нь гоё чанартай хувц өмсөөд, тий? Ажил амьдрал бизнес сэтгэлээ явж байгаа нэг заавал нэг муу мухагаар хардаг, тий? Тийм. Өөрөө ч гэсэн баяжихыг хүсээд, мөнгөтэй болохыг хүсээд дааж чадахгүй баяжиж, өрөөлийг чадсанд атаархаж ийм хүмүүс ийм сэтгэлгээнээс л салах хэрэгтэй. Энэ хамгийн хэцүү юм. Хамгийн хэцүү. Би тийм юмыг өдөр тутамдаа хаанаас ч харж чадна. Ингээ гараал харж чадна. Тий. Зүгээр л одоо амьдралаа арай нэг айтайхан сайн явж байгаа хүний хажууд уур нь хурж бухимдлан төрж байгаа хүмүүсийг өөрчлөн гэдэг л одоо энэ бүх хүмүүсийн хувьд энэ одоо бусдыг бас соён гэрэлж байгаа хүмүүсүүд хамгийн одоо том асуудал байгаа гэдэг. За яг тийм хүн байлаа. За тэр хүн маргааш өглөө босохдоо за тэр бодлоо биш юуг бодож сэрээсэ гэж одоо хоёлаа хүсэх үү? Тийм. Одоо ер нь бол таны хэлж байгааг сонсоод тохоор одоо бид нар чинь маш баян төрчөөд өөрөө ядуугай зам руугаа явцгаацсан хүмүүс байгаа. Тэгвэл энэ амьдралын туршид ийм хэрэггүй зүйл сурцсан юм байна. Тэгээ шинээр юм зүйл сурах биш. Тэр сурсан хэрэггүй зүйлээ одоо буцаад одоо unlearn хийх ийм зүйл бараг хэрэгтэй байх гэдэг нь ута. Тий. Тэгэнгүү цаанаас нь одоо байгаа тэр баян гэдэг нь одоо ундраад гараад ирэх юм шиг. Яг жишээ нь энэ дэр бол ийм байна л да. Юу бодож сэрхүү гэж штэ. Одоо чи тийм юм бодож сэр гэж хүнд хэлэх нь хэцүү. Тэгэхээр хүн зоригтой байх хэрэгтэй байхгүй. Зоригтой хүн гэдэг чинь амьдралын гоё утга учиртай өглөөг сэрж байгаа штэ. Юу н тэр хүнд атаархах, юу н тэр хүнийг үзэн ядах, юу н тэр одоо байхгүйгээ бодож хандлах. Ямар нэг юм маргааш хийх ёстой хүрэх амжилт, зориг тэг юмтай хүн гэдэг чинь өглөө шал өөрсөж байгаа байхгүй. Тэ. Чи нэг юу гэж байна? Чи юу хийхээ мэдсэн бол замынхаа ямар ч гэсэн талд нь байгаа шүү гэж. Ийм үг өгдөг штэ тий. Тий. Тэрнтэй адилхан. Тэгээд энэ дээр одоо энэ лам бөө хүмүүс маш ухаантай байх хэрэгтэй. Би энийг бол өөрөө дахин хэлмээр хэдий. Хүний мухар сүсгийг бүр өдөөгд өгдөг байхгүй. Бүр ингээд нөгөө мухар сүсгийг бүр хөгжүүлээд бүр ингээд бүр балаа болгоод. Өө яг наанаас ч л болсон байна гэл. Тэр ингээд. Чиний авсан тэр улаан хувцснаас болсон байна гээл те. Өчигдөр чиний уулцсан найз чинь тэгсэн байна гэдэл тэг ч юм уу. Яг тэр бодтой яг тэр нэг мэрэгдүүлэг тийм юм бууж болох л бах л та. Гэхдээ бүх хүн чинь бусдыг өөрийнхөө одоо ухаанаараа соён гэгэрүүлж ин мунхаг харанхуугаас ангижруулах ёстой байтал бүр нөгөөтгөнтэй хамт өөрөө живээд байгаа байхгүй. Одоо надад нэг ийм ажиглаад байгаа. Бид нар зүгээр юм нэг юм мэдээллийн ийм нэг тархиа хогийн сав болгоцсон. Ямар чиг баримжаагүй. Ямар чиг баримжаагүй баахан юм ингээс эн тэндээс сонсоод нөгөөтг нь холилдоод мэдгүй юм байхгүй. Гэхдээ юу ч мэддгүй хүмүүсээр дүрцсэн. Яг үнэ. Би одоо бүр нэг юм гайхаж шít. Нэг
арслан тижээдэг залуугийн бичлэгийг ингээд нэг тэр Наалагийн арслангийн бичлэгийг хардаг байхгүй юу? Монголд нэг залуу арслан тижээж байна. Маш сонин содон байна. Тэрний комментүүдийг уншихад тэр амьдаар нь арслан ч харж байгаагүй хүмүүс хүнд арслан тижээхийг зааж штэ. Тэр ямар их тийм тэнэглэл вэ? Тэ? Би бүр тэрэн дээр ингээд тэгэхээр одоо би хоёулын гिचээс идэв баян ядуу гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол сэтгэлгээний мэдлэгийн ядуурл орцсон байгаа гэж шинж байхгүй юу? Тийм. Ийм баян нийгэмд өнөөдөр бүх зүйл чөлөөтэй. Чи юу хүснээ судалж болж जैन, суралцж болж जैन, тий? Хинч чамайг хориглоогүй. Чи одоо хаанаас хаач хурж болж जैन. Одоо ялангуяа энэ оюутан хүүхд залуусын дэлхийн нээлттэй шүү дээ. Тий, ямар чи хаашаа явж сурах юм гээд. Өнөөдөр би ингээд гудамжинд тийм хүмүүс ярьж байгааг сонслоо. Айгуу гоё санагдсан. Тэгэхээр бүх юм чөлөөтэй ийм гоё байх тусам хүмүүс юм ер нь амар хэлбэр болох тусам улам бүр мунхаг руу, улам бүр тэнэглэл рүү хүмүүийг хөтлөөд байна. Альва амар хэлбэр болох тусмаа. Тий, тэгэхээр хүмүүс ингээд ийм бүх юм амар болоод дэлбэг болох тусам улам бүр ядуу болоод байгаа байхгүй. Уг мөн чанар нь ядуу болоод байгаа байхгүй. Тэгэхээр би юуг ойлгуулахыг хүсдэг вэ гэхээр ийм байдлаас л хүмүүс ангижраас болоос тийм сэтгэлгээний ийм одоо ядуурлаас мунхагийн нэг харанхуугаас гараас өөрийнхөө амьдралын гоё сайхан элбэг дэлбэг баяныг олж мэдээсэй гэж аяг хүсдэг байхгүй. Тэгтээ их хичээнэ. Тэгтээ заримдаа бас аяга болоо тийг фейлдэх үе гарна. Нэг хүн тэгсэн юм даа л гэж суугаад байдаг хүн байна шүү дээ. Нэг хүн тэгсэн юм да гэдэг. Тэгээ ганц нэг хэлсэн юм яг таарсан юм да гэж суугаад байдаг ч хүмүүс байна. Тийм л энэ. Би одоо нэг юм хэлэхэд 90 оны ардчлалын дараа Монголд хамгийн ашигтай, хамгийн их хүн эргэлдэжсэн газар Гандан байхгүй. Ажилгүйтэл ихсээд, үйлдвэрүүд хаагдаад, архичид ихсэх үед хамгийн их тийм одоо хүн эргэлдэж яасан газар Гандан гэж байна. Сэргэн мандчихсан. Бизнес нь бүүм хийжсэн. Тийм би одоо тийм би яг тэнд буруутгах гайгүй шүү. Зүгээр. Тийм. Тэр бодит кейсийг л ярьж байгаа юм чинь. Тийм. Тэгэхээр бидний нэг юм сэтгэлгээний нэг ядуурласаа гарч өөрийнхөө ямар гоё сайхан баян амьдралд байгаа вэ гэдгээ өөрт байгаагаа олж хараасаа гэж л айгүй хүсдэг. Хүмүүс чинь дандаа алдчихж харуулсах юм биш үү? Би маш олон ингээд хүмүүс ингээд одоо пост хийж байгаа харж байна л да. Хайртай дотны хүн өнгөрлөө тий. Стонерээ гэл ингээл харамссан, гашуудсан. Байхад нь хэлж чадаагүй байхгүй болсон дараа 1000 хэлээд яах юм бэ? Энэ хүний төрлөх харин шин биш үү? Заавал нэг өөр юм бээр үзчихэж нэг өөрөө алдчихж нэг ойлгодог. Хичнээн битгий алдаасаа гээл иргэн тойрон хэлээд тахад. За ер нь тийм дээ. Гэхдээ нэг юм юм байна л да. Бас хүмүүсийг тэгж нэг буруутгахаас илүүтэйгээр хүн болгон эрдэмтэн доктор байж чаддгүй шүү дээ. Тэ. Хүн болгон мундаг тийм одоо философч гэдэг байж чаддгүй шүү дээ. Тэгэхээр олон хүн дотор цөөн хідэн бусдаас арай илүү сэтгэдэг, илүү хардаг, илүү боддог, мэдэрдэг хүмүүс байдаг шүү дээ. Тэ. Бүгд тийм ч цөөхөн ганц нэг цөөхөн хүмүүс нь. Тэгэхээр тиймэрхүү хүмүүсээ уг төлөөлөлч нь уг энэ бөөнөр учраас тэрийг наан ойлгуулж явах хэрэгтэй байхгүй юу? Тэр хүн бол тэрийг өөрөө олж харахгүй тэр хэмжээний ухаангүй ч байж болно тийм тэр зүйлэнд байхгүй ч болно. Тэрийг нь үгэх хэрэгтэй, ойлгох хэрэгтэй хүн чинь хүмүүс чинь л одоо уг нь бол тэр бөөнөр ч юм уу те энэ одоо ламнар ч гэсэн те бас энэ мундаг соён гэрэлт хүмүүс байх хэрэгтэй байхгүй юу? Тийм байна. Таны түрүүний хэлсэнчлэн өөрсөө сурч мэдчихэд тэрийгэ өгөхгүй байгаадаа бол нөгөө ядуу болох гэдэг шүү дээ. Тийм. Ааха. За ингээд багштайгаа баян ядуугийн талаар маш дэлгэрэнгүй өргөн хүрээг сайхан ярилцлаа. Олон зүйлс танд ингээд эцэст нь хэлэхэд цаагаа биш удаах гэдэг яг. Тий. Өөр энэ талаар танд ярих зүйл би ерөөсөө хүүхэд байхдаа мөнгөтэй л хүнийг баян гэж л хардаг гэсэн. Ерөөсөө мөнгөтэй л байна. Одоо яагаад ч бид бүгд их их тийм л байсан баг хүүхэд байхдаа. Тэ. Тэгээд нэг
томрох тусам ингээд нэг юм амьдралын жаргал зовлонг мэдрэх тусам бас нэг юм хорвоо ертөнцийг өөрийнхөө таньж харах гэж хичээх тусам нэг жоох юм ойлгоод байгаа шүү дээ. Энэ болгон ойлгоод миний дотор нэг юм ертөнцийг үзэх нэг өөр юм гэсэн үзэл бий болоод байна шүү дээ. Тэгээд одоо бөөхөн явд янз янзын хүмүүсийн одоо амьдралыг сонсож байна те. Тэн дундаас өөр ингээд дүгнэлт хийж байна те. Миний ярьж байгаа нь бүх юм тэндээс л гарч байгаа. Тэгэхээр би яг ямар баян хүн гэж ямар хүн бэ гэдгийг би бол ойлгочихсон. Өөрийнхөө хувьд яг над чи хүмүүс бодох хэрэггүй л дээ. Тэгэхээр одоо чи битээр бол энэ цаг үед бол өөрсдөө ядуу гэж ярих юм бол үнэхээр утгагүй хэрэг юм билээ. Би ядуу амьдарч ийн гэж ярих юм бол ингээд хараад жоохон нүдэнийгээ харах юм бол бүх зүйл байгаа юм билээ. Бүх зүйл боломж нь ч байгаа. Бүх зүйл байгаа. Тэгээд нэг юм хэлэхэд нэг юм эдийн засгийн нэг юм янз янзын хүмүүс яриад л идэг л та. Тэгтээ Монголд олон одоо асуудлууд байгаа тийм ээ. Янз янзын асуудлууд байгаа. Бид бүгдийн л бурууталтай олон асуудлууд байгаа шүү дээ. Гэхдээ зүгээр одоо мөнгө санхүү талаас нь ярихад эрүүл ухаантай хүн Монголд хоосон хонно гэж хизээч байхгүй. Хэрвээ тийм ярьж байгаа бол тэр хүнийг одоо нэг загнаач болтгоо ойлгуулмаар байна. Тийм. Яаж бас нэг юм асуудлууд нийгмийн олон асуудлууд байгаа ч гэсэндээ эрүүл ухаантай хүн Монголд хоосон хонж ийн, өлсөж сангаж ийн гэж ярина гэдэг бол утгагүй хэрэг шүү бас. Тийм. Тэрийг би бас өөрөө ер нь аягүй сайн ойлгосон л доо. Тийм. Ер нь залхуу биш бол Монголд бас сайн сайхан амьдарч болно л гэж боддог. Тэг яг асуудал зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр тэр болгоныг энэ дээр ярих нь хаашаа зөндөл яриа л байгаа юм чинь. Хүн ер нь дүгнэлт их хийж явах хэрэгтэй юм. Ер нь амьдралаа нэг жоохон бодож бяцлагж яамаар юм байлээ. Яг заавал нэг юм завил цухтай биш шүү дээ. Нэг юм бид нар чинь нэг юм бяцлал гэхээр яг тийм талаас нь хараад байдаг. Яг тэрэндээ биш юм байна. Ер нь өөрийнхөө нөхцөл байдлаа туулсан амьдралаа ирээдүгээр нь бодож бяцлагж явах юм бол тэр хүн амар олон тийм боломжуудыг гой сайхан зүйлийг хараалаа ер нь хараалаа. Тэг нэг би нэг амьдрал дээр нэг зүйлийг бүр батлаад байгаа. Хорвоогийн нэг хуулийг. Энд дээр баян ядуу гэдэг сэдвүүтэй маш сайн тохиргоо нэг юм философи миний дотор суугаад байгаа байхгүй юу? Тэр юу гэхээр хүний амьдрал яаж л өөрчлөгдөж байна. Би олон жишээг мэднэ. Энэ одоо ёстой хоногийн хоолой яайдаа гэж байгаа хүн сайн сайхан амьдрал бусдыг ч хоолтой залгуулад явж байгааг харж байна. Энэ маргааш одоо босох юм уу да гэж байгаа хүн эрүүл саруул болоод спортоор хичээл явж байгааг харж байна. Хүний амьдрал энэ хар цай чинь ядуучуудын цай юм шүүгээд ярваж исэн хүн цайч бол явах харж байна. Тэгэхээр энэ дээр юу вэ гэж тухайн хүнд энэ дээр нэг юм ижил зүйл байна хүмүүст. Өөрийнхөө оюун санааны тэр ертөнцийн өстой баян байж чадсан хүн түүнтэйг яг учирч байна. Одоо эрүүл одоо сэтгэлгээний гэдэг шиг шүү дээ. Итгэл үнэмшил, урам зоригийн тэр бадраач чадж байгаа юм. Тэгэхээр ер нь хүн тэр сэтгэлгээ эрүүл байна гэдэг чинь амар чухал юм байна. Амьдралаас айгүй бодтой зөв сайн зүйл боломжийг эрүүл сэтгэлгээтэй хүн мунхаг харахгүй биш хүн үргэлж олж чаддаг юм. Тийм учраас ямар ч байдлаас гарч чаддаг юм. Тийм. Тэгэхээр мунхаг бодол мухар сүсгээс салсны дараа хүн эрүүл сарвал сэтгэлгээтэй байх юм бол чи ямар ч нөхцөл байдал ямар ч байсан чи боломжийг олж харж чадна. Тэгээд чамд амьдралаа өөрчлөх боломж байна. Тэгэхээр хорвоо ертөнцийг өөрчлөхийг өөрийгөө өөрчлөх гэдэг чинь амар өнөг байхгүй. Та би жоохон уншчлаа. Тэгтээ тийм л. Бие засаад гэрээ засаад гэдэг шүү дээ. Гэрээ засаад төрөөс тэгээд хорвоо ертөнцөө засах гэдэг шүү дээ. За танд өөр энэ талаар ярих хэлээгүүлсэн зүйл. За ер нь тэгээд энэ хангалттай л ярьсан бахаа гэж бодож байна. Тэгээд яг хоёулын ичүү үзээд хүмүүс өөрөөсдийнхөө л дүгнэн үзтэй ямар бүжил бодолтой таарахгүй болно шүү дээ. Тийм. Яг өөрөөсдөө дүгнэн үз. Гэхдээ нэг ийм дээр нэг юм байдаг юм. Хүмүүс нэг ийм ойлгочих хэрэгтэй байхгүй юу? Маргалтаад байдаг. Жишээ нь ингээд түүхийг ингээд яриад хүмүүс маргалтаад байдаг. Гэхдээ тэр түүх амар мэддэг хүн шиг хоорондоо яриад маргалтаад байгаа хүмүүс чинь аль аль нь мэддэг байхгүй юу?
Яагаад гэвэл тэр хоёр хүн хоёр өөр их сурвалжийн юм олоод уншчихсан. Тэрийг заавал мөргөлдүүлэх гээд байна гэдэг чинь тэр ядуу сэтгэлгээтэй байгааг шинж байхгүй юу? Мунхаг байгааг шинж байхгүй юу? Өнгөрсний талаар ярьж иж тэ. Тэгвэл энэ амьдралыг үзэх үзэл, ертөнцийг үзэх үзэл нь өөр байлаа гэд нэг нөгөөгөөс өөр үлээ. Тэрийг заавал нэгнийхэн тал шийдэх гээд маргалдаад байгаа хүмүүс ч гэсэн тэ өөр ингэсэн үзэл бодол суугаагүй байгааг шинж байхгүй юу? Чин яаж болно гэж энэ чи бүгд ижлэгэн хоол идэхийг хүсдэггүй өстэй. Тийм бол хорвоодөр ганцхан үнэн ганцхан амт байдаг бол бид нарт өнөөдөр нэг л төрлийн хувц өмсөж нэг л төрлийн хоолтой байг л дээ. Тэгэхээр энэ хүний амьдралын философи ийм л юм байна гэдгийг ойлгочих хэрэгтэй байхгүй юу? Төрлийн үнэн гэж байхгүй. Тэгээд хаана бид нэг юм үргэлж боддیں۔ Энийг ийм одоо дүгнэлтэнд хүрсэн. Энэ хорвоогоос үнэнг хаагаад олохгүй. Хаанаас ч олохгүй. Хаана байгаа тэр үнэн? Хаана байгаа? Харин тэр үнэн бодоогүй. Харин тэр үнэнг өөртөө л бий болгох хэрэгтэй. Тийм. Би тэр буйныг ч олоогүй. Монголчууд 300-400 жил буян л ярьж байна. Яг тэр буян нь хаана байгаа юм? Өгөх нь буян юм уу? Авах нь буян юм уу? Тэ? 300-400 жил буян яриад байна. Яг тэр буян нь хаана байгаа юм? Тэгэхээр зүгээр хүн байгаагаас бусдад илүүчилчдэг байвал сайн л байна. Тэ? Хэдий байгаач өөрөө ч хэрэгжилж чадахгүй, өрөөлтж өгч чадахгүй байгаад амьдрч яах юм бэ? Тийм. Тэ? Тэгэхээр нэг юм хуучны үеийн нэг юм шашинлаг юм юунаас шашинлаг тийм мухар сүсгээс салах хэрэгтэй. Нэгээ өөрөөс нь өөр гэдгийг бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэтэ бас хит далилсан зүйлийг хэлээгүй шүү. Би яг бөө мөрөглийн талд аягүй их юм шүүмжилдэг. Гэхдээ яагаад гэвэл би өөрөө бөө хүний хувьд маш ихтэйгээр би бөө мөрөглөө маш сайн мэдж байгаа учраас үнэхээр ор өнцгөө тэр хотлох хоормой зүйлийг шүүмжилдэг. Гэхдээ зүгээр хүний өөр өнцөг өөр үзэх үзлийг биш байхгүй юу? Энэ мухар сүсэг тойшрлыг л шүүмжилдэг. Тэгэхээр ойлоо эцсийн дүгнэлт нь бол одоо ойлоо олон жишээ ингээд баян гэдэг бол ийм ядуу гэдэг бол ийм янз янзын жишээнүүдэд ярьж байна. Эцсийн одоо үнэн бол чи байгаагаа олж харах нүдтэй байна гэдэг чинь чи олж харах ухаантай байна гэсэн үг. Тэгэхээр чи баян байна гэсэн үг. Тийм. Байхгүй зүйл чамд үнэхээр хэрэгтэй байхгүй зүйлийг хараас зоригтойгоор залхуурлах үзтгэж байгаа бол бас чи баян байна л гэсэн үг. Тийм. Ямар гоё дүгнэлтүүд вэ? Тийм л байна. За маш их баярлалаа. Багш Иван хэлсэн үг та бүхэнд хүрсэн бахаа гэж найдаж байна. Хөдөлмөрч байгаарай, шаргуу байгаарай. Үргэлж өөрөөсөө асууж байгаарай. Сэтгэлгээгээрээ баян байгаарай. За энэ удаагийнхаа дугаарыг ингээд өндөрлцгөөе. Баярлалаа. За.